Өчигдөр Орос улс Франц улстай Исламын улс бүлэглэлийн байршил болоод тус бүлэглэлийн эсрэг агаараас үзүүлж байгаа цохилтуудын талаарх бүхий л цэргийн ажиллагааны мэдээлэлээ солилцож байхаар зөвшөлдсөлөө. Энэхүү хамтын ажиллагаанаас гарах үр дүн нь хоёр талын цэргийн хамтын ажиллагааны гол зорилго хэмээн их сурвалж онцолжээ. Бид Оростой холбоотон болсон гээгүй. Хоёр орон нөхцөл байдалд харилцан уялдаатай ажиллаж байна. Бидний гол дайсан бол Исламын улс бүлэглэл. Бид энэ бүлэглэлийг дарахын төлөө хамтарч ажиллаж байна. Францын Батлан хамгаалахын сайд цааш ярихдаа Орос, Франц хоёр улсын тагнуулын үйлчилгээ энэхүү гэрээ зөвшөлтсөлийн дагуу улам сайжирч Исламын улс бүлэглэлийн эсрэг ажиллагаанаас бодиттой үр дүн гарна гэдэгт итгэж байна хэмээн хэлсэн байна. Оросын холбооны аюулгын зөвлөл өнгөрсөн 7 хоногт мэдэгдэхтэй. Ойролцоогоор 2900 Орос иргэн Ирак, Сирь дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг байлдаж байгаа. Эсвэл байлдааны ажиллагаанд оролцсон хэмээн хэлжээ. Орос улбаны улс өнгөрсөн 9-р сарын 30-наас эхлэн Исламын улс бүлэглэлийн эсрэг агаараас цохилт үзүүлж эхэлсэн. Гэсэн ч барууны орнууд Орос улбаны улсыг Башар Асадын засгийн газрын эсрэг босгочод болоод энгийн иргэдийг гол байга болгож байна хэмээн буруутгасаар байна. Харин Франц улсын хувьд 11-р сарын 13-ны хар баасан гаргийн шөнө Исламын улс бүлэглэлийн үлдсэн цус халдлагын дараа Орос улбаны улстай цэргийн ажиллагаанд хамтарч тус бүлэглэлийн эсрэг цохилтоо улам нэрчимжүүлсэн.